Сайн байцгаана уу амьд өгчүүдээ. Та бүхэндээ эзний өдрийн мэндийг хүргэе. Амьд өгч чуулганы Мацаг орон залбирах өглөөний залбирал 7 дугаар сарын 1-ээс 9-ийг дуустал даваагаас баасан гарагийн өглөө 7 цагаас чуулганы байранд зохион байгуулагдана. Амьд өгчүүд та бүхнийгээ эзний өмнө даруусаж Мацаг орон залбиралд өөрсдөө зориулахыг уриалж байна. Мацаг орон залбирах нь таныг бие, сэтгэл, сүнсээр шинчлэн сэргээж Бурхны ариун сүнсний шин тослохыг хүлээж авахд бэлтгэдэг. Хэрвээ та Бурхныг улам илүү таньж мэдэж, улам илүү үр нөлөөтэй, эрх чөлөөтэй амьдрахыг хүсч байвал Мацаг барих залбирал нэгдээрэй. Чуулганы маань нийт бүсүүд өнгөрөх 6 дугаар сарын 18-наас 20-ны өдрүүдэд зуны нэгдсэн хөтөлбөрөөр Бурхны өрөөл дүүрэн амжилттай зохион байгууллаа. Альфа болон Шалом бүсүүдийн нэгдсэн зуны хөтөлбөрт 80 гаруй хүн, Хосана болон Имануэль бүсүүдийн зуны хөтөлбөрт 100 гаруй хүн, Агапе болон Ургац бүсүүдийн зуны хөтөлбөрт 65 том хүн, 11 хүүхэд хамрагдсан бөгөөд нийт 250 гаруй итгэгч ахын дүүс маань зуны хөтөлбөртөө хамрагдаж, итгэл ба сүнсээрээ цэнэглэгдсэн ерөөлтэй цагуудыг хамтдаа өнгөрүүллээ. Кемпийн өдрүүдэд цаг агаарын байдал хүндэрч, цас бороо орж, салхитай, хүйтэн байсан хэдий ч итгэгчдийн маань халуун сэтгэл, эзнийг гисэн тэмүүлэл гэрчлэлээр дүүрэн байлаа. Цаг агаарын ямар ч нөхцөлд эзэн биднийг халуун дотн нөхөрлөл, ариун сүнсний галаар дулаацуулж ивэж ирсэн юм. Зуны кемпийн нийт хөтөлбөрийн туршид пасторууд маань эзний хүчит үгийг дамжуулж, хүн нэг бүрийн төлөө халуун зүрхээр залбирч үйлчлэв. Гачуурт дахь авралын зар цуглааны байранд зохион байгуулагдсан Альфа, Шалом болон Агапе Ургац бүсүүдийн зуны хөтөлбөрүүдэд тэргүүн пастор Батуулд, Мөнхөлзий пастор, гүйцэтгэх пастор Сүхбаатар, Америкийн нэгдсэн улсаас хүрэлцэн ирсэн НАСА пастор нар үйлчилсэн бөгөөд бүсүүд маань кемпийн сүүлийн өдөр хамтарсан цуглааныг зохион байгуулж эзний өрөөлийг хуваалцсан юм. Хосана болон Имануэль бүсүүдийн нэгдсэн хөтөлбөрт Оросын албаны улсаас Татьяна пастор өөрийн багийн хамт хүрэлцэн ирж үйлчилсэн бөгөөд эзэнд үйлчлэн сүнс дор шат урайнд ор сэргэлтийг авч олон жил эдгрээгүй өвчнөөсөө эдгэрч чөлөөлөгдсөн онцгой цагуудыг гаргалаа. Энэ удаагийн кемпийн хамгийн зүрх тогтлуулам баярт мөч бол итгэгч ахын дүүс маань усан баптизм хүртэж Христ доторх шинэ амьдралаа баталгаажуулсан явдал байв. Альфа болон Шалом бүсүүдээс 6 итгэгч, Агапе болон Ургац бүсүүдээс 13 итгэгч, Хосана болон Имануэль бүсүүдээс 15 итгэгч, чуулганы хэмжээнд нийт 34 итгэгч эзний гэр бүлд албан ёсоор нэгджээ. Бурхан эзнийг амьдралдаа хүлээн авсан нийт ахын дүүстэй баяр хүргэж цаашдын итгэлийн замналд нь арвин их өрөөлийг хүсэн өрөөе. Амьд үг Христийн чуулганы 2026 оны бүсүүдийн нэгдсэн зуны хөтөлбөрүүд хамтын нөхөрлөл, залбирал, магтаал, хөгжөөнт цахиудаар босгон байгуулагдсан онцгой мөчүүдээр дүүрэн байлаа. Бие биеэ хайрлан хамтдаа өсөж эзний хайранд бат зогссон кемпийн үйл ажиллагааг ивэж өгсөн эзэн бурханд бүх алдар магтаалыг өргөе. Залбирал, зүрх сэтгэлээрээ хамт байсан итгэлийн ахын дүүстэй баярлалаа. Энэ жил миний 5 дахь кемп байгаа. Тэгээд ер нь бол өмнө жилүүдээсээ илүү өссөн. Үнэхээр бид нар ингээд өөрсдийгөө ингээд дараагийн төвшөнд татсан юм шиг санагдаж байна. Тэгээд үнэхээр Бурхны ивэлтэй, бас үнэхээр хайраар дүүрсэн кемп болж байна. Тэгээд бид нарыг зориулж ирсэн гадаад багийнхаа үнэхээр талархаж байна. Үнэхээр сурах зүйлтэй хүмүүс байна. Хоолнууд них гоё байна. Тэгээд тоглоомын цагууд их гоё байна. Магтаал бол угаасаа хэлхийн аргагүй амар гоё байсан. Хэсэгэн зур гадаадд яваад ер нь жоохон хүндэрсэн байсан. Гэхдээ энэ кемпт явснаас хойш бас л ер нь бол бурхантай хамаагүй илүү ойртож байгаа гэдгийг ер нь мэдэрч байна. Тэгээ миний сүнс амар гоё чөлөөлөгдсөн мэдрэмж аваад амар гоё байгаа. Энэ жилийн кемп надад бараг хамгийн дуртай гэж бодчих. Кемп ирснээс хойш миний сүнсний итгэл, сүнсний өсөл улам дээшилсэн гэж бодож байгаа. Яг тэгэхээр өмнө нь болохоор би кемп ирэхээс өмнө ингээд жоохон миний сүнсний итгэл арай доогуур, бурхан гэдэгт байдаг болов ус би нэлээд эргэлздэг байсан бол кемп ирснээрээ би үгүй юм байна, бурхан гэж байд юм гэдгийг би илүү ойлгож сүнсний итгэл мань улам өссөн гэдэгт итгэлтэй байгаа.
Хэрэв та манай цуглаанд анх удаа хүрэлцэн ирсэн бол цуглаан дуусны дараа 1-р игнэнд хүрэлцэн ирж суугаарай. Бид танд чуулганыхаа талаар товч танилцуулах болно. Амьд үгийн мэдээнд анхаарлаа хандуулсанд баярлалаа. Эх 7 хоногийн туршид Бурхны хайр ивэлнийг үсэл та бүхний ман дээр бэлхэм дүүрэн байх болтугай.